Hello guys. Нэг удаа болсон шүү дээ. Окей. Тэгэхээр өнөөдөр миний 24 насны төрсөн өдөр болж байна. Одоо 24 нас хүрч байна. Тэгээд өдийг хүртэл юу хийвэ? Яаж яв гэд яг нэг одоо их нас залуу болохоор хийсэн бүтээсэн ч юм нэг алга л та. Гэхдээ юу гэх юм зарим хүмүүсийн харах өнцгөөс бол одоо амжилттай явж байгаа тий. Зарим хүний харах өнцгөр бол одоо бүр юу гэх юм юу ч бодоогүй карьерийг эхлүүлээчгүй яагачгүй тий. Ногооноор байгаа. Яг өөрийнхөө өнцгөөс харах юм бол бас одоо болоогүй л байна л да. Ер нь бол тэгээд мэдэх сурах юмч зөндөл байна. Тэгээд яг хамгийн гол нь энэ бичлэгийг яах гэж хийж байгаа вэ гэхээр би одоо 5 жилийн дараа ч юм уу те 10 жилийн дараа ч юм энэ бичлэгээ үзээд би одоо яг ингэж амьдарч исэн юм байна. Ийм бодож исэн юм байна гэдгээ үлдээхийн тулд бичлээ. Тэгэд одоо хамгийн түрүүнд хийсэн юмнууд гээд дурдах юм бол нэг их юм бол байхгүй байхгүй. Тэгээд одооноос хийх юм гэвэл мэдээж зөндөө их зүйл байна. Тэгээд одоогоор хийж болох сонголтын тоо бол хязгаарлагдмал. Тийм болохоор одоо хүн ч одоо ингэж илүү амжилттай, илүү их мөнгөтэй болох тусмаа илүү их юм хийх боломжтой болно шүү дээ. Тэгээд тэр олон хийх юм дундаас одоо тэг хийхийг хүссэн ч юм уу хийх ёстой юм олж хийнэ гэдэг чинь илүү хэцүү зүйл болно. Яг одоогийн нөхцөлд бол хийх ёстой юм хийнэ гэдэг чинь юу гэх юм нэг их сонгох тийм юм байхгүй байхгүй. Тэгээд би одоо Японд ажиллаж байна. Тэгээд нэг айхтар өндөр цалинтай бол биш. Японд бол бүр хамгийн доод хэмжээний одоо нөгөө нэг дадлагжин суралцагч гэдэг маягийн тухайн компани ороод дөнгөж жил арай хүрээгүй байгаа болохоор тий хамгийн доод цалингаас эхэлнэ гэдэг нэг тийм. Гэхдээ Монгол мөнгөөр бол уулын үндсэн цалин 5 сая төгрөг гэж явж байгаа. Тэгээд одоогийн Монголын дундаж цалин 2 сая 200 гэж бодох юм бол уулын нэлээд өндөр байх хэрэгтэй. Гэхдээ энэ ч зарлага нь одоо юу гэх юм илүү өндөр зарлагтай болохоор тэгээд ерөнхийдөө бараг дүн байдаг заяа. Гэхдээ Монголд амьдарсныг бодох юм бол арай бага стресстэй. Тэгээд сурч хөгжих боломж арай ихтэй. Тэгээд нэг жаахан хідэн төгрөгч гэсэн те нэг 500-аас 1 сая 500к-аас 1 сая төгрөг яг цаашаа хийх боломжтой. Ер нь тэгээд энэ чи амьдарч байгаа хүмүүс ихэнх нь л тиймэрхүү байдлаар хадгалж явах шиг байна. Тэгээд яг одоогийн байдлаар бол 3 л хийдтэй 3 прожект эхлүүлсэн байна. Уул нь тэгээд Алекс Хормози гэдэг хүний бичлэгийг үзээд яг гол юмдаа төвлөрөөд нэг л юм барьж аваад тэрийгээ тууштай хий гэдэг одоо тийм сургамж сонссон гэх юм уу. Тэгээд хийгээд явж байгаа нь яг юу гэх юм өөрийнхөө одоо хамгийн дуртай хамгийн сайн чадах ч юм уу тийм юмыг барьж авъя гэсэн чинь тэр нь юу байсан бэ гэхээр яг One Piece байсан байхгүй. Тэгээд One Piece-ийг барьж аваад одоо зөвхөн One Piece ярьдаг YouTube нэгээд тэндээсээ хүмүүс татаад Facebook дээр нэг пэйж нэгээд тэрийг онлайн шоп гэдэг юм л та хөрх. Тэгээд тийшээгээ хүмүүс татаад одоо бизнес хийн гэдэг санаа байхгүй. Тэгээд YouTube-ээр бичлэгээ байнга хийх ёстой гэдэг нэг прожекттэй болчихно. Одоо тэр Facebook дээрээ постоо бичнэ, бараануудаа оруулж ирнэ. Тэгээд тэр чинь захиалгаа
хүмүүстэй яаж чатлан те хүргэж өгнө гэдэг ийм 2 прожект болж байгаа. За тэгээд 3 дахь нь болохоор юу гэхээр би угаасаа Монголд байхдаа аним орчуулдаг байсан. Ажиллаж байхдаа ч оюутан байхдаа ч ер нь бол 10 жилд байхдаа орчуулдаг гэсэн байх та. Мэдхгүй. Тийм 10 жилд байхдаа орчуулдаг гэсэн юм байна. Тэгээ ерөнхийдөө нэг байнга орчуулдагч биш гэсэн нэг тийм орчуулгын багт байдаг. Тэгээд ерөнхийдөө нэг орчуулга хийдэг гэдэг маягт те. Тэгээд явж байгаад ерөнхийдөө One Piece-ийн нэг 500 орчим гэдэг юм л та. Тэгт 500 яг хүрэхгүй. 440 хэд ч юм. 480 хэд ч юм. 430 хэд ингэж юм. Нэг тиймэрхүү ангиудыг орчуулад MN Fansubs гэдэг сайт дээр оруулсан. Тэгж явахдаа угаасаа л One Piece амар дуртай. Тэгээд нэг бүтэн үзсэн. Тэр үед одоо тийм мануарк эхэлж исэн юм да. Тийм тэр үед тэгээд дутуу байсан хэсгүүдийг нөхөж оруулаад тэгээд Монголд одоо ганцхан сайт те One Piece-ийн бүх анги яг сабтайтлтайгаа орсон байгаа. Яг хөө тэрний нэг хэсэг болсондоо бас баяртай л байдаг л та. Тэгээд хамгийн гол ярих гэдэг юм юу вэ гэхээр ингээд амар тойрол яваад байна л та. Тийм. Тэгээд уус нь бол нэг юмаа барьж аваад хийх ёстой гэдэг хахад одоо тэгээд яг тэр юмаа хийж ийнү гэхээр бас тэ чи ингээд юм ихтэй байдаг байхгүй. Асуудалтай байгаа юм л та. Тэгээд яг одоо ингээд 3 дахь прожект нь болохоор бас нэг аним орчуулна гэдэг нэг аним авцсан. Тэгээд одоо орчуулна гэж яваад байгаа. Гэтэ орчуулахгүй л байна л та. Одоо тэг бичлэгийг хийж ин пост оруулж ин тэгээд ажилдаа явж ин. Ажилдаа явахдаа энэ ч юм бас зүгээр явахгүй шүү дээ. Японд дөнгөж ирээд нэг жил арай хүрээгүй байгаа гэхээр одоо хэл мэлээ сайн сураагүй. Тэгээд Япон хэл чинь өөрөө ханз гэдэг ханзтай тэгэнгүүтээ нөгөө нэг хүнд итгэлийн хэл. За яг хөө тэг ямар ч хэл сурсан ч гэсэн ямар нэгэн проблем тэнцэн байж л байгаа хэл та тухайн хэлнийхээ онцлогоос шалтгаалаад Япон хэл дээр ярих юм бол одоо хүнд итгэлийн хэл гэдэг дээшээ доошоо бусад хүмүүстэй яаж харьцдаг вэ гэдэг ч юм уу те асуудал ихтэй. Тэгээд яг ингээд монгол хүний сэтгэлгээр монголоор ярингууд нөгөө хүн нь ойлгохгүй нэг тийм Япон хэл рүү хөрвүүлэхээсээ гадна Япон хүнд яг яаж хэлвэл ойлгохдохгүй гэдэг тэр үгийг ойлгох Японы соёл тэгээд хүмүүсийн бодох арга гэдэг ч юм уу те. Одоо Монголд үнэн байсан юм бол Японд заавал үнэн байх албагүй байдаг байхгүй юу. Тэгээд нэг тиймэрхүү юмнуудыг сурах те. Тэгээд нэг дор хаяж 2000 ханз сурчих юм бол өдөр тутмынхаа юмд тэгээд асуудалгүй болно гэдэг баг те. 2000 ханз сурна гэдэг чинь өөрөө бас маш их хөдөлмөр гэх юм да. Цаг хугацаа зарцуулагдах юм байна та. Тэгээд өдөрт 20 ханз цээжлэнэ гэдэг чинь баг боломжгүй юм байна та. Тэгээд өдөрт 20-ыг цээжлээд яг цээжилж байгаа юм заяа. Тэгээд 3 хоноод 2 нь л үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд тэрийг нэг тийм байнга хэрэглэхтэй дасгах одоо ямар систем ашиглахын гэдэг ч юм. Тэр бүхэн чинь тэгээд одоо нэг цогц байх ёстой. Тэгээд энэ ч одоо хоолунд нь дасан зөгцөн те. Тэгээд ганцаар амьдарч байгаа чинь бүхэл юм өөрөө хийн штэ. Хоолоо хийн. Одоо хувцс хунраа угаана. Тэгэл орж ирэл гэрээ цэвэрлэн те. Тэгснээ хажуугаар нь нөгөө нэг шалгалт бас өгнө гэдэг те. Мэргэжлэрээ одоо мэргэжлийн төвшөнд гарах. Тэгээд анх зүгээр Японд ирж байгаа шалтгаан нь болохоор дэлхийн төвшөнд үнэлэгдэх инженер болохын төлөө те туршлага хуримтлуулъя юм хүмүүс сурыг гэж энэ чинь ирж байгаа байхгүй юу. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү байна. Тэгээд яриа левел ер нь дуусахгүй юм шиг байна л та. Тэгэхээр шууд гол сэдв рүү оръё. Тэгээд хамгийн гол сэдв нь болохоор одоо яг юу бодож байгаа юм, юу хиймээр байгаа юм. Тэгээд ойрын зорилго юу юм бэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр ойрын зорилго гэд одоо манай орчуулгын багт байсан нэг найз тэ одоо бас надад ингээд амирх тус болж байгаа гэх юм уу да. Яг ингээд үйлдэл авч хөдөлгөхөд гэх юм тэ. Тэгээд тэр бачкагаас анх сонсоод тэгээд ерөнхийдөө наа чи их гоё санаа байна гэж би дотроо бодчиход за тэгээд ер нь бол
яг наадах чинь мөрөөдөлтэй л зорилго юм байна гэж бодоод яг копидж авсан гэх юм гэж хэлэхээр бас сонир л байх л та. Гэхдээ яг юу гэх юм те өөрөө яг бодоод за хэрвээ би тэ яг ийм амжилттай байх юм бол үнэхээр кул юм байна да гэж бодсон гэх юм да. Тэгээ кулээсээ гадна тэр чинь юу гэх юм те за ер нь бол бодсон юм байна. Тэгээд тэр зорилго нь юу вэ гэхээр 30 нас хүрэхээс өмнө долларын саятан одоо тэр 1 сая доллартай болё гэдэг байхгүй юу. Тэгээ эн чинь зүгээр энгийн одоо юу юм цагаа зарж ажилтдаг байдлаар хийх юм бол ямар ч боломжгүй байхгүй. Тэгээд одоо би жишээлх юм бол Porsche гэдэг машин унмаар байлаа гэж бодлоо тэ. Одоо тэгээд яг нэг 2-3 жилийн өмнө л мөрөөддөг гэх юм цаашаа зүгээр л ямартай ч унж үзхийг ч юм те. Унж үзхийг бол биш л те. Унж үзье гэвэл бол өчнөө боломж байгаа штэ. Гэхдээ эзэмшиж үзэх гэх үү. Тийм хүсэл бол байсан. Одоо тэгтээ багаар унтраад ах шиг байна. Тийм. Гэхдээ яг тийм тооцоо байсан байхгүй юу. Тэгээд тэр одоо жишээлх юм бол нэг Porsche авахын тулд надад 400 сая төгрөг хэрэгтэй заяа. Тэгээд 400 сая төгрөгийг цуглуулахын тулд би яах ёстой вэ гэхээр одоо би жишээлбэл 5 саяын цалинтай гэдгээрээ жишээ авах юм бол за би 5 саяхаа 2 саяар нь одоо бүх амьдралаа болгоод заяа. Тэгээд хадгаламж руугаа 3 саяын тэр чигээр нь хийгээд байлаа гэж бодлоо. Гэхдээ яг энэ чинь 5 сая гэж байгаа ч гэсэн гар дээрээ 5 саяг авч байгаа гэсэн үг биш шүү дээ. Тэр чинь даатгал, байрны төлбөр янз бүрийн юмнууд нь тэ нөгөө нийгмийн даатгал татвар гэдээ хасч ангуут бараг 3 сая болчихж байгаа байхгүй. Яг татвар нь ерөнхийдөө 1 сая болж байгаа юм л та. Тэгээд байрны төлбөр нь уулснаас 2 сая байхгүй. Тэгээд компаниас одоо ажилчин татаж оруулж ирж байгаа гэдгээр 50% төлөөд тэгэхээр нэг 1 сая болчихж байгаа. Тэгээд гар дээр ирж байгаа нь 3 сая гэх маягийн заяа. Тэгээд тэр үлдсэн 3 саяасаа 2 саяар нь ерөнхийдөө хоолунд тэгэнгүүтээ унаад хэрэгтэй өдөр болгон ажил руугаа явна гэдэг одоо тэр өдөр тутмын юмнуудаа зохицуулаад тэгээд 1 сая төгрөгийг ерөнхийдөө байнга цааш хийж чадчих байгаа юм да. Чадчих байгаа ч яах. Тэгээд тэрийг чадахын тулд бас нэлээд их юу хэрэгтэй л дээ. Хичээл зүтгэл бас жоохон тооцоо те хэрэгтэй. За тэгээд ингээд саяныхаа нөгөө жишээ рүүгээ буцаад орох юм бол Porsche гэдэг машиныг унахын тулд чи 3 сая төгрөг жил болгон цаашаа хийлээ гэж бодоход тэгээ нэрийн тоог нь мэдэхгүй шүү дээ. Гэхдээ бодох юм бол нэг 8 жилээс 10 жилийн хугацаа хэрэгтэй. Тэгээд одоо дундаж цалин 2 сая 200 гээд миний тухайн үед Монголд авч ирсэн цалин яг сая 600 байсан байхгүй. Тэгээд яг сая 600-ийн цалинтай бачка. Тэгээд цаашаа мөнгө хий гэхээр мөнгө үлдэхгүй заяа. Тэгээд бүр хэцүү шттэ те. Тэгэл за цаг л байж байгаа л. Японд л явъя одоо. Японд л баг бүх юу юм илүү их боломж байгаа гэдгээрээ илүү үнэлэгдэх боломжтой байх гэд. Тэгэл ирж байгаа юм л. Тэгээд яг ирээд харахад бол те Монголд бас ямар их боломж байсан бэ гэдгийг сайн одоо юу гэх юм өөрөө олж хараагүй харлахан байсан гэдэг нь ч байгаа. Мэдээгүй байсан гэдэг ч байгаа те. Нэг тиймэрхүү байгаа юм л та. Гэт басах юм бах та. Тэгээд одоо бодож байгаа юмнуудаа ярьсан. Тийм. Тэгэд хамгийн гол нь одоо ингээд мөнгөний төлөө гэдээ яваад байгаа шүү дээ. Гэхдээ яг мөнгө бол бүх юм биш байхгүй юу? Мөнгө чинь ерөнхийдөө бол зүгээр л цаас шүү дээ. Тэгэд Америкийн засгийн газар бол долларыг бол тэгэл жил болгон л байнга л хевлээл долларын инфляц бол унаалгаа. Тэгээд тэгсэн мөртлөө долларын эрэлт нь их байгаа болохоор тэрэн дагаад нь хөгтөөд яваад байгаа гэх юм да. Гэтэ доллар бол жил болгон л унаж байгаа шүү дээ. Мөнгө бол одоо юу гэх юм цаас л болоод байгаа шүү дээ. Тэгэхээр мөнгө гэдэг чинь ерөнхийдөө бол цаас. Тэгэд юу гэх юм бүх юм бол биш байхгүй. Гэхдээ чи яг мөнгөтэй байснараа одоо өөрт байгаа асуудлуудыг чинь одоо яг зөв би өөрийнхөө жишээн дээр л ярил л та. Надад одоо байгаа асуудлуудын бараг 90% нь мөнгөтэй холбоотой байгаа байхгүй. Бүр яг ингэ тулгаад
яг үндсэн шалтгаан юу юм бэ гэдээ харах юм бол. Гэхдээ мөнгө бол мэдээж бүх зүйл биш гэж саянаас хойш хэлээд байна л та, хэд ч хэлчихв. Тэгээ ерөнхийдөө бол тэ хамгийн чухал юм бол хайр. Гэнэрэ гэхдээ тийм бохгүй юу? Тэгээд мөнгө бол чухал биш гэж бол хэлэхгүй зөв. Чухал, чамд хэрэгтэй. Тийм болохоор ер нь мөнгөний хойноос явах хэрэгтэй. Тэгээд чи одоо их хүсээгүй ажиллаа хийж байгаа штэ хүмүүс. Одоо хүмүүсийн 80-90% нь хүсэхгүй байгаа ажиллаа хийж байгаа. Ягаад вэ гэвэл мөнгөгүй болохоор. Хэрвээ тэр хүмүүс ингээд одоо дуртай ажиллаа хайж явах гэдэг ч юм уу, өөрийнхөө passion project эхлүүлэх гэдэг тэр мөнгө байсан, одоо сонголт нь байсан бол тийм юм хийхгүй гэдэг ч юм уу те. Эсвэл яг нэг ингээд өдөр болгон заавал ажилдаа явах шаардлагагүй те. Нэг өдөр одоо ингээд нэг жил амардаг ч юм уу те. Тийм боломж бүтээгээд өөрөө тэгээд цаашаа юу хийх вэ гэдгийг олоод явах боломжтой байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө хамгийн түрүүнд тийм нөхцөлд хүрье гэдэг. Тэгээд одоо энийг яагаад боломжтой гэж бодоод байна гэхээр одоо тэ бүр нэг юу хэмд одоо би ингээд 24 хүрж байгаа штэ. Тэгээд энэ 6 жилийн дотор 30 нас хүрэхээс өмнө $1 сая хийхин тулд сарын орлого нь 200 сая байх хэрэгтэй байгаа тоххой. Тэгээд одоо 200 сая төгрөг олно гэдэг чинь үгс үг те. Тэгээд яг өнөөдөр маргаашаас миний орлого 200 сая болохгүй. Тийм болохоор ихэнх хэсэгтээ бага байж байгаа. За цааш ихслэе гэж бодоход сүүл хаваараа бараг 500-600 сая байж иж болох гэдэг байхгүй юу? Тэгэд яагаад энийг боломжтой гэж бодоод байна вэ гэхээр Японд ирээд зүгээр хамгийн ихэнд харж байгаа юм нь болохоор мөнгө гэдэг чинь яг үнэндээ яг юу юм бэ гэж бодож байгаа юм л та. Тэгээд Японд бол одоо бүхэл хүмүүс амар баян байна л та. Гуйлах чинь хүртэл баян байна л та. Яг хоо яг Монголд амьдарч байгаад ирсэн хүний өнцгөөс харах юм бол штэ. Тэгээд компаниас бүх юм гаргаад өгч чинь те. Яг хоо компани болгоноос хамаарат мэдээж өөр л байх л та. Гэтэ ерөнхийдөө заяа. Тэгээд нэг хүнд нэг утас өгч чинь, нэг iPad өгч чинь, бүх утаснуудыг бэлдээд өгч чинь те. Хэрэгтэй хэрэггүй бах юм авч өгч чинь. Тэг яг хөө зарим нь өөрсдөө алдагдaltaд ордог л юм байна л та. Мэдхгүй. Тэгээд дээгүүр нь угаасаа амар их мөнгө эргэлдэж байгаа болохоор тэг яаж явдгийг мэдэхгүй зү. Би тэгээд эн чи одоо яг үнэндээ бол нэг хийх юм хийхгүй байгаа. Ажил нь ерөнхийдөө нэлийн амархан. Тэгээд Япон ч их мөнгөтэй, их хүнтэй тийм орн болохоор нэг хүнд хуваарлагдах ажил нь багасж байгаа хэрнээ нэг хүнд ногдож байгаа цалин нь өндөр байгаад байна гэж боддоо. Одоо Монголоос 40 дахин их хүнтэй байгаа штэ. 120 сая хүнтэй хүн амын хүн болгоно монголчуудаас дунджаар 2-3 дахин их цалин авч байгаа юм боддоо. Юу гэсэн. Япон тэгээд яг ямар их мөнгөтэй юм бэ те? Яаж ийм их мөнгөтэй байгаад байгаа юм бэ? Гэт бодохоор юу хэмд бид нар яг ямар жижиг ертөнцид амьдарч исэн бэ гэдгийг ойлгоод байгаа юм л та. Яг гадагшаа явж нүд одоо тий юм үзэж нүд тайлна гэдэг чинь нэг тийм амар юм үзээд байгаа даа биш. Тэгээ яг бид нарыг ямар ертөнцид амьдраад байгаа гэдгийг ойлгох гэх юм уу та. Би бол тэгж л хараад байна. Тэгээд одоо бизнес одоо хийж байгаа хүмүүс чинь яг би одоо яг дөнгөж юмнуудаа хийж эхэлчихэд амжилттай юу гэх юм амжилттай явах хэсгээ ч мэдэхгүй энэ хийж байгаа юм бүтэх хэсгийг ч мэдэхгүй тэгтээ урагшаа яваад л байх хэвээр. Тэгээд одоо юу гэх юм алдсан ч алдаагүй ч хамаагүй тэгэл явсаар байхын эцэст одоо тэр бүх туршлага чинь хоримтлагдаад энийг ингэж хийж болохгүй энийг ингэж хийж болно гэдэг юмыг ойлгоод ирсний дараа л яг жинхэнэ амжилтанд хүрэх юм да. Тэгэхгүй чи яг одоо өөрөө тэр юмыг deserve хийхгүй те өөрөө одоо тэрийг хүртэх ирэхгүй байх юм бол тэр чинь тэгэл одоо тий өөртөө ч гэсэн хэцүү өсттэй. Тэгэхээр яг л нэг тийм хүнд хэцүү юмнаас нь цугтахгүй тэгээд яг хийх ёстой юмаа хийгээд
Тэгээд яваад үзье л гэж одоо үзье гэж бодоод байна ч яг одоо явахаас өөр арга байхгүй. Дээр нь эцсийн эцэст зүгээр бодох юм бол би маргааш байхгүй болцлоо гэж бодоход дэлхий иргэдгээрээ л ирэх байхгүй. Тэгээд бид нар одоо ганцхан амьдрна гэдэг яг нэг амьдрах юм уу хоёр амьдрах юм уу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Гэтэ мэдэхгүй болохоор энэ чинь амар байхгүй. Тэгээд хэрвээ чи яг маргааш байхгүй болчихно гэдгийг мэдчихсэн бол өнөөдөр яг юу хийх юм бэ? Одоо хийж бүтээгээгүй юмнууд амар их байгаа шүү дээ. Тийм болохоор энэ өнөөдөр гэдэг өдрийг яг тултлан амьдрий гэдэгтэй нэг тийм юм байгаа даа. Гэхдээ яг байнга ингэж бодоод ах юм бол бас нэг тийм жоохон мэдрэлийн ядаргаа маяг юм уу те. Тиймэрхүү болох юм шиг байна л та. Тэр юм зохицуулаад энэ ч одоо ингээд өөр философийн харах өнцгүүд байгаа юм л та. Амьдралыг харах өнцөг гэдэг байгаа шүү дээ. Амьдрах ухаан гэдэг те. Тэгээд ерөнхийдөө чи өөрийнхөө амьдарч байгаа одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байгаа бол би нэг чамайг хүчилж бос ажил хиймэй гэж хэлэхгүй. Гэхдээ чи үнэхээр одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаа бол яг ямар нэг юм хийгээд үзээч. Тэгээд одоо ямар нэг юмд бүх хүчээ зарцуулаад хийгээд дууссаны дараа тэр бүтлгүйцсэн ч бай, бүтсэн ч бай чи яг ингээд левел ахиж байгаа одоо өмнө байснаас арай өөр хүн болж байгаа гэдэг чинь бүр ялцчихгүй ингээд мэдрэгдэж байгаа байхгүй. Тэгээд тэр мэдрэмжийг л яг мэдэрчих юм бол гэх юм уу да. Тэ яг жинхнээсээ амьдарч эхлэх гээд байгаа байхгүй. Тийм одоо нэг тим мессежийг үлдээ. Тэгээд яг уус нь өөртөө ярьж байгаа гэсэн өөр хүнлүүл яриад байна л та. Яг гэхдээ одоо яг иймэрхүү юм бодож байгаа гэдгээрээ бас тэ зүг байж болох л. Ингэсгээд босох уу да. Өөр ярих юм байгаа ч гэсэн цаг хугацаа ингэж болох байлаа те. Хэрвээ өөр ярих юм байх юм бол part 2 гэдэг юм уу те. Оруулчдаа. гэж л бодож байна да. Тэгээд одоохондоо бас нэг персонал байх хэрэг байх. Нэг ерөнхий гэхдээ фильтргүй ярина гэдэг байна шүү дээ. Фильтргүй миний одоо байгаа байдлыг ерөнхийд нь төсөөлсөн. За одоо тэгэхээр Японд ирээд яг 9 сар 1 сарын 6-нд ирсэн болохоор өнөөдөр 9 сарын 18 гэхээр за 9 сар 12 хоног байгаа тийм үү? 11 ч юм те. Тэгээд энэ хугацаанд яг их л юм боллоо л та. Тэгээд ихэндээ хүлээн зөвшөөрөхдөггүй те. Би ч юм тэгээд шулуун шудраг гэх юм уу мэдчихэж байгаа бол мэдчихэж байгаа, мэдэхгүй бол мэдэхгүй байна гэдэг. Ихэнх юмыг мэдэхгүй байж таарсан болохоор яг дутуугаар үнэлэгдсэн гэх юм да. Яг ч юм Япон хүмүүс үгүй яг тэгээд хүнийг үнэлэх чадвар гэдэг чинь өөрөө тэгээд бас тусдаа